За энэ удаагийн видео хичээл болохоор хэдүүлээ switch operator-ыг хэрхэн ашиглах вэ гэдгийг заавар хичээл үзнэ. За энэ хичээл switch operator-ыг ашиглахаас өмнө хэдүүлээ нэг юм жишээн дээр ярилцъя. Анги 10 хүнтэй анги хүн бүрийн өндөр нь болохоор өгсөн гэж үзвэл тэр дундаас 178 гэдэг өндөртэй хүнийг олохын тулд хэрхэн олох вэ? Switch operator ашиглах уу, if operator ашиглах уу гэдгийг хэдүүлээ үзье. За энэ 10 хүн дундаас агло гэдэг нэртэй хүн 178 өндөртэй гэж үзье. За тэгвэл хэрвээ if operator-ыг ашигласан тохиолдолд 10 удаа нөхцөл шалгана. Хамгийн муу тохиолдолд ботын өндөр зуулаалан 8-д тэнцвэ байна уу? Доржийн өндөр зуулаалан 8-д тэнцвэ байна уу? Дараа нь үгүй байх юм бол цэцгийн өндөр зуулаалан 8-д тэнцвэ байна уу? Үгүй байх юм бол цаашаа хинч байдгийг гэж явсаар байгаад хамгийн сүүлд агло гэдэг хүн тааруул муу тохиолдолд 10 удаа нөхцөл шалгаснаар удаан ажиллана. Харин switch operator нь болохоор оролтондоо 178 гэдэг хүд шууд 178 өндөртэй хүнийг шууд заагаад гэж ажиллуулчих боломжтой. Хэвлжих ч юм уу эсвэл ямар нэг үйлдэл хийх боломжтой болж байгаа гэсэн үг. За одоо нэг хэдүүлээ програм дээр хэвшиж үзэхэд нэг жишээ аваад програм хий. За одоо хэдүүлээ програм хийхдээ меню хий. За одоо бид нар програм дээрээ янз бүрийн цэстэй гардаг, ордог, нэмдэг, хасдаг тэмцэстэй менютэй програм хий. За тэгвэл хэдүүлээ энийг switch operator-аар хий. За эхлээд бид нар оролтын утгаа integer төрөлтэй оролт гэдэг нэртэй утга зарлчий. За энэ анхны утга нь бол байхгүй. Энийг гараас утга ав. За энийг одоо хэдүүлээ эхлээд менюгээ хэвлэе. Нэгийг дарах юм бол одоо hello гэж хэвлэнэ. За хоёрыг дарах юм бол болохоор CS101 гэж хэвлэнэ. За гих зэрэгээр ингээд юу хийж болно л да. 3-ыг дарах юм бол одоо A B2 төр нийлбэрийг олъё. A дээр инхэн B-г нийлбэрийг олно. За мөн одоо болохоор 4-ыг дарах юм бол програмаас гарыг. За ингэж үзвэл ингэж үзээд хэдүүлээ програм одоо хий. За одоо бид нар хэдүүлээ эхлээ оролтын утга авъя. Оролтын утга оруулаач гэдэг тийм хүсэл тавья. За ингээд оролт гэдэг өгсөгчдөө утга авъя. За бүхэлд ордог гэж үзье. Энд чинь болохоор string гэж болно, double гэж болно, float гэж болно, ямар ч өглийн төрөл гэж болно. За оролтоо ингээд утга авлаа гэж үзье. За одоо болохоор хэдүүлээ оролтоо утга авсан тохиолдолд одоо switch ажиллана. За одоогийн байдлаар програм зөвхөн дараах үр дүнг харуулна. За энд юу харуулах вэ? 1-ийг дарах нь hello, 2-ыг дарах нь CS101, 3-ыг дарах нь бол exit гэх зэрэг харуулсан байна. За одоо тэгээд оролтоо утга авч байгаа бол одоо оролтоо утгаас нь дараа switch operator авчи. Switch operator-ийн бичиглэл нь ингээд. За энэ дотор болохоор оролтын утга. За энэ if-ийн дотор болохоор case буюу сонголтууд авчина. Switch-ийн сонголтын operator гэдэг нь. За ингээд case-үүдээ бичиж гэсэн үг. Доосож ихсаагаад. За энд болохоор оролтын юм утга авчи. Оролт гэдэг өгсөгч авчиж өгье. За хэрвээ оролт гэдэг өгсөгч маань нэгтэй тэнцвэ байх юм бол юу их вэ гэдгийг энэ дотор чинь ийм угалцсан хоёр талтанд. За printf гэж байгаад hello гэж хэлэхээр байна. За ингэнгуутаа энэ угалзаа алтан дундаа болохоор break гэдгийг заавал дуусгаж өгнө. Сонголт бүрээхэд хүртээ. Одоо ингэснээр дараа сонголт 2-оо хий. Мөн адил сонголт 3-аа хий. Мөн адил сонголт 4-оо хий. За ингээд сонголт 2 дээр дарах юм бол CS101 гэж хэвлэнэ. За одоо 3 дээр дарах юм бол AB2 тоо нийлбэрийг олдог байгаа. За тэгвэл одоо энийг хэдүүлээ энэ өрөнд одоо энэ угалзаатай ажиллах уу, загчдээр ажиллах жишээг хийж үзүүлээ. За ингэснээс өмнө хэдүүлээ загч зүгээр жирийн байдлаар зүгээр норм байдлаар зураад үзье. За ингэснээр одоо бид нэр эхлээд хувьсэг зарлаа. За ямар хувьсэг зарлах вэ гэхээр за А гэдэг хувьсэг зарлах тийм. За B тэнцүү 4 гэж оноогоод одоо энийг хийж харуул хэдүүлээ. За printf гэж байгаад A дээр нөхөн B-ийн нийлбэр гэж үзээд тэнцүү гэж байгаад хувь D гээд за энэ чинь харгалзуулан A дээр нөхөн B-ийн нийлбэр авлаа. За ингээд 4 дээр дарах юм бол програмаас гарах байгаа. За тэгэх юм бол зүгээр шууд break хийгээл болно гэсэн үг. За одоо ингээд програм ажиллаж үзье. 1-ийг дарах юм бол hello гэж гарсан байна. За 2-ыг дарах юм бол CS101 гэж гарч байна. За 3-ыг дарах юм бол AB тооны 2-ын нийлбэр болох байгаа. Нийт A-д нь 5, B-д нь 4 гэж өгсөн болохоор 9 гэж гарна. За AB-ийн нийлбэр 9 гэж гарсан байна. За 4-ийг дарах юм бол зүгээр шууд програмаас гарахаар байна. За ингээд гарсан байна. За гих зэрэгээр энэ одоо бид нар switch operator-аа if operator-тай хослуулан ашиглаж болно. За энэ case дундаа мөн адил ингээд if-ийг залгаа бичиж болно. Энэ дотор while гэж болно. Гих зэрэгээр
одоо хэдүүлээ үтсэн бүх операторуудаа хооронд нь ашиглаад програмынхаа зориултаас шалтгаалаад хаана ашиглах вэ гэдгээ өөрсдөө зохицоод хийхээр байгаа. За ингээд нэг